За намайг Сэцгээгээд Явсар гэдэг. Төв аймгийн Эрдэнэ сум 1-р ангим малчаа. Байгаль цагуурч ер нь бол өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа. Өнөөгөө чигтэйгэн сайхан дулаахан байхад л шүн чигтэй хөөгтөн маргааш нь цас орж явахад маргааш нь хайлж идэг одоо тэгээ буцаад бараг бороо орох гэж байдаг. Тийм одоо байгалийн цагуур бол хөвсөө өөрчлөгдөж байгаа. Одоо энэ Монголын ургамлын нэр төрөл маш цөөрсөн. Малын тоо харьцангуй өссөнтэй холбогдуулаад зарим газар бэлчээрийн даа сэтэрсэн. Тэгэл ургамал нь гүйс дурахгүй булаг шанд ус жоохон ховордоо ерөнхийдөө зундаан жоохон гандуу бороо орохоор их ширүүн тийм ээ бас байгаль дээлтэй биш тийм ширүүн. Техникийн улсууд нэг 110 жилийн давтамжтай гэд ярьдаг байсан маань энэ маань арай жоохон ойртож байгаа болов уу гэж би ажиглаж байна. Одоо бэлчээрийн мал уул нь хомигдлаач нэлээд хомигдаад одоо ер нь бол бээрэмж, сууринж. За нэг хоны маань нэлсэн 1200 бодног хөхөр адуу нэлсэн нэг 200 гаруй толгой малтай байж байгаа. Одоо энэ бэлчээрийн доройд бэлчээрийн хомсдлоос үүдээд малаа ерөнхийдөө эргэлтэнд оруулж хүүхд сургууль соёлд сурахад дөхөм ойрхон одоо тогтох байр сав бэлдэж одоо чанартай үйлдвэрийн өхөр чанартай үйлдвэрийн адуу азарга тавьж адуу өхрөө жоохон төлхөө өсгөж хамтарч одоо гэр бүлээрээ хот хөдөө хоёрын хооронд энэ давагдчихгүй хөтөн зүйлийг даван туулж явнаа. Би ч одоо удам дагс одоо 2-3 үеийн малчин хүн. Хүүхдүүд нь боловсрол эзэмсхийн хажуугаар малаан цуг зуны амралтаараа байнгын мал дээр тэгээд 7 хоногийн 2 өдөр нь ирж малаа осолж барь тэжээж малаа эргүүлж малтайгаа орхон ер нь аль талыг л сурж байгаа л гэсэн үг л дээ. Одоо бид нар чинь нөгөө байгаль цагууртайгаа хамтарч ажиллана. Цагуурын байдлаа сонсон, аливаа урчилсан төлөв байдлаа сайн харна. Тэгээд намрын цагт бол одоо хадлан тэжээлээ сайн базаах, аль болохоор л дулаан хөвтөр бууц, өвс тэжээлээ ахиу хангах, оршоо хөдөлгөөн байгуулад зөв зохистой тэрийг бас улс орн дэмжиж цаанаасаа явуул бас бидэд бас тэр төрлөөрөө ажиллаж амьдарч болно шүү дээ, тийм ээ. Их дэлхийн болсон байгаль дэлхийн их ээж байгаа энийг хайрлах хамгаалах тал дээр манайхан бас жоохон зарим зүйл их буруу ажил харагдаж идэг. Хогшороо хаях, энд газар шороо авах, одоо булаг шандын тэргийг авах, байгалчийн өөрөө хордон бохирдон тэрнээс уурлан уцаарлан тийм ээ. Одоо байгалаа хайрлана гэдэг бол би бол аль болохоор одоо уул байвал хайрхан, ус байвал аршаан, одоо зөв зохистой хогшороогоо зөв боловсон аль болохоор л газараа хөндөхгүй хөрсөө өвдөхгүй байгаль дэлхийг сайхан хайрламаар байгаа. Дасан зохицъя, даван туулъя.